байна. Тэгэхээр шинэ жилийн баярын өдрөш үзэгч та бүхнийхээ өмнө би дараагийнхаа нэгэн эрхэм хүндэт зочныг урихад бэлэн болоод байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань дараагийн зочноор Улсын хурлын дэд дарга Батхөө хүрэлцэн ирсэн байгаа. Бүгдээ хамтдаа баярлалаа. Баярын мэнд хүргэе. Таашаасан уу? За, өргөдөө хүрэлцэн баярлалаа. Тань шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас өнөөдөр эцэг хэлэлцээр дамжуулж нийт үзэгчдтэй бас шинэ жилийн шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ жилийн баяр хүн болгоо их сэтгэл зүрхэндээ инээдхөөр аз жаргалыг тээсэн их сайхан баяр. Гэхдээ тэр дундаа хүүхэд насны шинэ жил, тэр дундаа нөгөө өвлийн өвгөө аавыг хизээ ирэх болоо гэж хоног тоолон хүлээдэг шинэ жилийн баяр хамгийн гой санагддгийг. Таныг бага бах шинэ жилийг хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг байв? Та ер нь багадаа шинэ жилээр ямар бэлэг авч ирсэн бэ? Хүүхэд байх үеийн шинэ жил хамгийн тийм их ароматик байсан. Яг л өвлийн өвгөө аав гэж өөрөө яг тийм өвлийн өвгөө аав байдаг гэж төсөөлдөг. Тэгээд хөдөө би Уранга аймгийн Хожирцмын 10 жилийн сургууль сурч байхад тэнд бол хөдөө өвлийн өвгөө аавын бэлэг гэдэг бол нүүрэн дээр өвгөө аавын зурагтай, цаас болттой. Тэгээд дотор нь хамгийн үнэтэй, хамгийн анди юм гэвэл их гоё үнэртэй тийм алимтай тийм бэлэг өгдөг байсан. Тэгээд мэдээж хүүхд болгонд бэлэг өгөхгүй, онц сурч одоо сайн сурсан тийм хүүхдүүд өгдөг байсан бэлэг. Оройны сүлдмүүдний наадамд онц сурсан хүүхдүүд өргөдөж оролцдог. Өдрийн цагаар бол нийт сурагчтай шинжил хийдэг байсан. Хүн ер нь том болоод ямар хүн болох вэ гэдэг нь багаасаа өссөн орчноос их шалтгаалдаг юм шиг байгаа юм. Таныг төлөвчгöd одоо хамгийн их нөлөөлсөн хүн ямар хүн байна вэ? Би чинь ээж аваа хоёр гоётон байхад төрсөн. Тэгээд намайг төрүүлээл нэг сар болгоол эмээ аваа дээр орчих явсан. Тэгээд миний амьдралд одоо хамгийн их сургамж шилж, хамгийн их одоо ойр дотн байж, хамгийн одоо их нөлөөлсөн хүн бол миний өвөг эцэг. Мэдээж эмээ ээж. Энэ хүмүүсийн хажууд өснөөрөө бол би амьдралыг их өөр өнцгөөс харж, хүний амьдралын утга учирыг их өөрөөр ойлгож, хүний амьдралын ёс зүй, хүний мөн чанар, ер нь хүн гэж амьтан юуны төлөө яаж амьдрах ёстой гэдгийг бол их эрт их өөр өнцгөөс ойлгох ёстой их баяртай байдаг. Тэгээ миний өвөг эцэг өөрөө бол ерөөсөө Монгол трансын одоо Монголын анхны жолоочны нэг хүн. Тийм хөдөө ээжтэйгээ амьдардаг гэсэн аав нь баг багт нь одоо хуцааг үзэргийн албанд яваад тэгээд эргэж ирээгүй. Тэгээд аавтайгаа ахтайгаа ихчтэйгээ амьдардаг байсан. Тэгээд ээжийнхээ гол одоо төсөөллөөр нь болж явж байгаад тэгээд тухайн үедээ бас нэлээд тийм ховсгалч маягийн хүн байсан шүү гээ. Хошуудынхаа ноёд хаадуудтай томчуудаа тохирдоггүй, тэднийг одоо өгөнд нь ордоггүй. Тэгээд одоо ер нь нутагтаа амьдрахад төвхтэй байна. Хүний олонтой газар явгээд ээж нь одоо тухайн үед 5 цэнгийн юм бүү гэж байсан гэж байна. Тийм байсан юм өрт нь хийж өгөөд оройн цагаар жинчин дагуулад Улаанбаатарыг болж ирсэн гэж. Тэгээд замдаа жинчний тээжва тэмээний ачааг буулгаж шөн цуг хоноод холносны идэл гутлаа улж өмсөөл явган явсараад Улаанбаатар орж ирээл. Тэгээд Улаанбаатарт тухайн үед хөдөөнөөс ирсэн ачаа буулгадаг тийм нэг худалдааны төвөрхөө газар байсан шүү. Тэгээд тийм газар ажиллаж байгаад тэгээд тэндээс Оросоос ингээд нөө жолоотнор юунаас алтан булгаас ачаа бараад хийж ирдэг бас Орос жолооттой танилцаад тэгээд гэр оронгүй тэгж байгаа хүний чинь нөө жолоотнор татаж аваад ингээд ачаагаа ачуулдаг, буулгуулдаг, авч яваад хэлийн наан орхичоод буцаж гарчраа суулгаж явдаг, машин тэргээ цэвэрлүүлдэг, татлага ачаагаа чангалуулдаг. Тийм ажлуудыг хийж яваа. Тэгээд Монголд одоо анхны Монгол трансын суур тавигдаж, Монголын анхны жолоотнор бэлдэх курс нэгээд зардал гарахтай зэрэг очсон чинь өөрийнх нь одоо тэг дагаж явсан Орос жолооч одоо багш сургагч багшаар ирж хамгийн түрүүнд сонгож авсан гэж. Тэгээ анхны жолооч болсон тийм түүхтэй. Тэгээд ер нь бол амьдралын тэр бүх зүйлийг одоо өвөг эцэг эмэг ихээ сурсан тэр их одоо том сургуулиуд, тэр улсуудын ертөнцийг үзэж исэн үзэл, тэр улсуудын хийж бүтээсэн бүх зүйлүүдээс бол их зүйлийг олж харсан л дээ. Тэгэхээр залуучууд секрет гэдэг зүйлийн тухай их ярих болжээ. Та хоёрын сонссноо? Секрет гэж их яригадаад байгаа шүү дээ. Би зүгээр тэр номыг уншичаад монголчууд угаасаа энийг мэддэг байжээ. Амны бэлгээс аштын бэлэг гэж хүртэл сайхан үг хэлдэг гэж бодож ирсэн. Таныг ер нь хүмүүжүүлэхэд өвөөт нь хамгийн их нөлөөлсөн хүн гэж байна. Магадгүй таны ирээдүйг хэрхэн харж ирсэн бэ? Ер нь манай тийм холж ухаантай хүн байсан боловсрал багтал тухайн үед. Тэгээд бичиг үсгийн чадвар жоох муутай, сонин ном их уншдаг.
тэгээд их зүйлийн талаар төсөөлж боддог, улс орны хөгжил тэгээд ер нь л одоо өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагуудын ажлыг сайжруулах гал тухайн үед шиний санаачлагч гэж байлаа шүү дээ. Тийм одоо цол тэмдэг авч одоо их зүйлийг санаачилж идэг тийм хүн байсан. Тэгээд надад тэгж хэлдэг байсан миний хөө тээврийн хүн болох хэрэгтэй чи ер нь бол тээвэрч үний өөхөд. Тэгээд тээврийн яамны одоо сайд болтох хөөхттэй гэж намайг тэгж хэлдэг байсан. Тэгээд би 1998 онд би дэд үтсийн хөгжлийн сайдаар дамжигдаад дэд үтсийн хөгжлийн сайд гэдэг чинь бүх төрлийн тээврийг харилцдаг юм шүү дээ. Тэгээд тэр ажлыг хариуцж ажиллаад тэгээд бодож ирсэн. Тэгээд бас одоо тэр хүний одоо тийм юу гэдгийг хүсэл мөрөөдөл байсан болов уу эсвэл тийм зөгнөл байсан болов уу ямар ч байсан би тэр зөгнөлийг биелүүлээ гэж би бодож ирсэн. 2 удаа би автотээврийн салбарыг хариуцсан сайдаар засгийн газрын гишүүнээр ажилласан. Тэгээд тээвэр гэдэг бол одоо автотээвэр гэдэг бол нэгдүгээр миний мэрэгжил, хоёрдугаарт бол уламжилж ирсэн одоо юу гэдгийг манай миний өөгийн одоо бий болгосон Монголын анхны жолооч байсан хүн. Тэр ажлыг би бол одоо уламжилж явж байна гэж ингэж ойлгож одоо ч гэсэн ер нь бол улсын хурал дээр гарч байгаа бүх шийдвэр одоо хүрээнд хийж байгаа ажлын хүрээнд ч гэсэн автотээвэртэй холбоотой асуудлаар бол бас нэлээд их оролцож нэлээд их санаачлах гаргаж ажилладаг. Би тэгэхээр танд нэг бэлэг бэлдсэн юм аа. Угаасаа шинэ жилийн баяр гэдэг бол их сайхан баяр байдаг. Тэр дундаа энэ баярын хамгийн гоё зүйл нь бэлэг авахудаас их байдаг юм болов уу гэж би боддtiin. Тэгээд та түрүүн бас үзэгчд маань хэллээ шүү дээ. Жирийн засварчнаас эхлээд ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь сайдын албанд хүртэл хашиж явлаа гэдэг. Би таны амьдралын бас нэг салшгүй хэсэг энэ түүхүүдтэй холбоотой нэг жижигхэн бэлэг бэлдсэн байгаа. Юу байгаа бол гэж бодож байна та? За одоо сайн мэдэхгүй байна да. Миний сая ярьсан амьдралын юутай холбоотой гэхээр юу яжсан? Зураг биш ээ. Машин байгаа. Жижигхэн морь машин байж магадгүй гинэ. За тэгэхээр би танд бэлгээ өгье. Та өөрөө зарлаа. За бараг таасан байна манай зрителтэй. За бэлтаа. Намрын хараарай. Таны номон дээр байсан. Яг миний намрыг. Өвгцгийн барьж ирсэн автомашин. Тэгээ дугаар нь одоо тэр G6528 гэдэг. Нилээ их хайжээж олсон шүү юм одоо гэж. Ийм машин ч одоо энэ би бас жоохон ганц нэг машины одоо модель харагдвал авчдیں۔ Тэгээд энэ бол бас над ерөөсөө олдос харагдаагүй л гоё машин байна да. Баярлалаа. За. Энэ бол бүр ингээд шинэ жилийн баяр гэдэг бол гэр бүлийн баяр байдаг. Та манай үзэгчдэд гэр бүлийнхнийгаа танилцуулахгүй юу? 3 хүүхэдтэй. Тэгээд 2 хүүтэй, 1 охинтой. 2 хүү маань одоо нэг нь хамгийн том хүү маань сургууль төгсөж ирээд одоо Монголд ажиллаж байгаа. За. Дараагийн хүү маань одоо Америк нэгдсэн улс суралцж байгаа. Охин маань бас одоо Европт Швейцарт сурч байгаа. Хүүхдүүд маань бол ерөөхдөө одоо том болж байна. Хүүд нь морь их уу? За би ер нь бол баг байхад нь сургуулийн сургуульд орохоос нь эхлээл би 2 хүүгээ хөдөө ингээд адуун дээр 100 сургууль харангууд авчиж өгчдөг. Тэгэл намар оруулж ирээл үсийн нэг гусаал усанд оруулаад жоохон тусдалж явуулах. Сайрын арилгаад хичээж явуулдаг. Тэгэл ангийнхны хүүхдүүд их гайхдаг байсан гэсэн. Та хоёр одоо 100 ингээ алга болчихын цуслан явахгүй гэж. Тэгээд 2 хүү маань бол тийм л одоо морь мал дээр өссөн, хөдөө адуу мал дээр өссөн. Би баг хүүгээ 2001 онд шүү дээ. Юунаас энэ урд 7-оос морь унуулад наадам руу нааш нүүж байгаа манайхан. Тэгээд морь унуулад морь хөтлүүлээ явуулсан чинь бугуун сангажхан дэрсэн чинь морин хүрээд ирсэн. Өөрөө байдгүй. Тэгээ хайцсан бол гээд шүн ч бас санаа зовж байгаа чинь. Тэгээ яг ирсэн замаар нь буцаага явсан чинь шүн явж байгаа морин дээр унтаад унчихгүй юу. Тэгээд унж явсан морин бус морьд байгаа хүрээд ирсэн. Тэгээд ер нь бол хөдөөгийн тийм сайхан амьдрал тэгээ Монгол хүний тэр ёс заншлыг бол хүн ахугаас их сурдаг. Тэрнээс биш одоо
Чи монгол хүн байхын тулд одоо ийм үг хэлэх ёстой. Чи одоо юу гэдэг ахмадуудтайгаа ингэж харьцах ёстой. Одоо тий уяач хүний ийм зан чанаруудыг ингэж үзэх ёстой гэдэг одоо тэр чинь зааж байгаа сургууль заадаг одоо мэрэгжлийн байгууллагууд байхгүй шүү дээ. Тэр бүх ахуйгаа жинхэнэ монгол байх тэр одоо өөрийнхөө шин чанарыг бол би ингэж өөрөө амьдэрч ин ахуйгаар л авдаг гэж ойлгоод байна. Би манай нэвтрүүлгээс чамгүй олон зочид оролцжээ. Зүгээр 2011 онд орсон зочтой ингээд өчигдөр тооллоо л доо. Та манай 2011 оны 117 дахь зочин болж орж байгаа юм байна. Би бас зочдоосоо нэг асуултыг асуух их дуртай байдаг юм аа. Магадгүй эмэгтэй хүн болохоор их сонирхолтой санагддаг ч байж магадгүй хүмүүсийн гэр бүлийнхаа хүнтэй танилцсан хайрын түүхийг сонсох их дуртай байдаг. Та гэр бүлийнхаа хүнтэй хэрхэн танилцж байсан бэ? Одоо хэдэн жил танилцж байна? Би сургууль төгсөж ирээд тэгээд бид түрүү хэлсэн авцрын завод гэдэг байгууллагт ажиллаж ирсэн гэж. Тэгээд тэнд би нэг жил ажиллаад байж ирсэн чинь манай одоо гэр бүлийн хүмүүс маань сургууль төгсөөд миний дараа жил ирсэн. Одоо үйлдвэрт хойрлогдож ирэхгүй ажиллах гэж. Тэгэл би тэр танилцсаж амьдралаа эхэлсэндээ 85 оноос. Тийм тэгээ 85 оноос одоо 20 хэдэн жил хамтдаа сайхан амьдарчаа. Тэгээ мэдээж хүн сайхан амьдарч явах, хүн амжилт гаргах, хүн эрүүл сарвал явах, хүн одоо их сайхан найз нөхдөдөө явах. Тэр бүх зүйлийн үндсээр бол хүний гэр бүл одоо ханаас шилтгаалдаг. Тэгээд хоёулаа үйлдвэр цуг ажиллаж байсан, хоёулаа амьдралыг эхнээс нь үтсэн, анхныхаа хүүхдийг гаргачаад айлын өрөөгөөр одоо хэсч амьдарч ялаа. Хөлсний өрөө гэж тэр тухайн үед бол ховор байлаа шүү дээ. Одоо ч бол ингээд байр хөлслүүлнэ тэргээ цааргаад. Тэр үед чинь баг өрөөгөө хөлслүүлж байгаа нууж хөлслүүлдэг. Тэгэхгүй бол одоо илүү орлого олсон, бизнес хийсэн гээд айгүй цагдаагийн газар дууддаг. Тийм байсан үед айлын өрөө дамжиж 2-3 айлын өрөө дамжиж бид нар хүүхдээ өсгөж ингэж амьдарч ирсэн. Тэгээд амьдралыг анханаас нь цуг бүтээсэн. Яг яаж танилцсан? Тэгээд үйлдвэрийн газар ч одоо ажиллаад тэгэл 2 өөр үйлдвэрт ажилладаг байсан. Тэгэл өдөр нэг ажилчид ингээл хоолнд ордог ингээл цагсаал ингээл. Нэг хоолны толоо ингээд байгуул өсгөждөг. Тэгээд зогсож байгаа л ооч зогсож байгаа л тэгэл ирэхээр нь урдуур оруулж мууруулаад. Тэгээд арийнхаа улсуудад бас жоохон загнуулаад. Тэгээд оройн Ленин клуб гэж одоо их сайхан тийм орос кино гардаг. Одоо их тийм гоё газар байлаа шүү дээ. Одоо тухайн үедээ л одоо хамгийн гоё газар байлаа. Тэрх үед чинь баар сав гэж баг байсан биш. Тийм газарт баг ордоггүй байлаа. Тэгээд Ленин клубт кинонд ураал. Тэгээд ороод ингээд орохоор үүдэнд буфет идэх байхгүй юу? Тэрэн дээр ноочрлал. Тэгээд шоколад аваад идсэн чинь манай ихнэр чинь нэг тийм нэг хамттай юм иддэггүй. Гэсэн чинь нөө шоколадыг чинь нэг иддэггүй. Тэгээд санаа зовоол. Тэгээд тэр чинь бүр амгалангийн эцсийн бодолд би айлын хажуудлын өрөөнд бүрээд өвөгийн хажуудлын өрөөнд амьдардаг гэсэн. Тэгэл танилцаад яаж байгаа л тэгээд нэг өдөр гэрээс нь оргуулаад тэгээд гэртээ авчиад. Та нэлээд бас дууны шүлгүүдчдэг их олон шүлгтэй гэж би бас сонссон. Үзэгчдийн сайн мэддэг талин хул дууны шүлгийг эцнээр нь хүмүүс их сайн мэддэг байх. Гэхдээ та одоо гэргидээ зориулж ер нь хайрын шүлэг бичижсэн үү? Байдаг бол манай үзэгчдэд уншиж өгөх боломж байна уу? Би нэг яруу найрагч одоо тэрний төлөө их цаг зав гаргаад ингээл яваад байдаг. Тийм цаг завч байдгүй, тийм боломжч байдгүй. Тэгээд яг талин хол дууны шүлэг маань өөрөө их тийм олонний хүртэл болсон их баяртай байдаг. Тэгээ энэ мэдээж миний шүлэг бас одоо хөгжмийн хийсэн манай Чука, Чимба тэгээд дуулсан лавсрынгийн олон талын хөтөлбөр нийлжээж энэ бол сайн дуулсан. Би энд их баярлж явдаг. Тэгээд би Өвөр Монголд явж байгаад Өвөр Монголын хөдөө аймагт морь үзээд хуваар явж байхгүй. Гэсэн чинь манай нутагт одоо их тийм дууны их гоё том одоо юу болох гэж байгаа. Тэмцээн болох гэж байгаа. Ямар тэмцээн болох вэ? Талин хол гэдэг дууны тэмцээн болох гэж байгаа. Дуугаар нэрлээ. Тэгээ би тухайн үед хилээгүй. Тэгээд тэмцээн болоод талин хол мундаг тэгэл мундаг юм болоо. Тэгээ би хамгийн сүүлд явахдаа хэлсэн байхгүй. Наад дууны чинь шүлгийг бий бичсэн гэсэн чинь нүүдэл чинь гайхаад тэгээ Монгол клипэн дээр ингээд нэр нь гардаг штэ. Тэрийг уншиж чадахгүй чинь нүүдэл чинь тий гэрэлээр бичсэн. Тий тэгжсэн. Тэгээд яг хөө дууны шүлгүүд би зүгээр би одоо их нэртэй эхлээд танилцчихсан. Тэр үед бичиж байгаа тэгээ орхицсан байсан. Сүүлд бас эдэр жавхлан гээд манай Өр хангаад нэг дуучин залуу байгаа. Одоо их сайн дуулж байгаа. Энэ залуу дуулсан дууны шүлгийг
зүгээр танд сонирхуулъя. Даалгаад шиг бүгдээ. За. Энэнд Бямбаяр гээд манай ангийн нэг хүүхэд хөгжмийн зохиолчтой холбооны ерөнхий тэргүүн тэр ая хийсэн. За. Бид тэр хамтарч хийсэн гэхүү дээ. Тэгээ хайрлыг чамаагаа ингээд бүрийн харгуйг үргэж хайрлыг, бүгээн сүудрээс салхалж хайрлыг, бүлээн гэртээ эрхлүүлж хайрлыг, бүжинхэн чамаагаа инхрийлж хайрлыг, анхны яргуутай зүүрлэж хайрлыг, ардын дугаараа аргадаж хайрлыг, амтд зүүдэндээ хансаж хайрлыг, аадар хураас хайцаж хайрлыг. Хайрлыг чамаагаа хайрлыг, хан тэнгэрийг уяртал хайрлыг, хатан дэлхийг нялхартал хайрлыг, хайрлахын дээдээр хайрлыг гэж. Хаан бугуйч дэглүүлж хайрлыг, хатан сүвхээр гангалж хайрлыг, хадагтай тооноо түшиж хайрлыг, хазгай хорвоог тэгшилж хайрлыг гэж. Тэгээд энэ дууны шүлэг бол нэлээд бичигдсэн. Тэгээд сүүлд одоогоос 4-5 жилийн өмнө дуулагдсан. Энэ сайхан хайрын шүлгийн араас танд бас мэдчилгээ дэвшүүлэхээр нэгэн бүсгүйг өрсөн байгаа. Тэгэхээр энэ бүсгүй маань хийлж бүсгүй байгаа. Ингээд бүгдээрээ хийлж байгалыг хамтдаа огтаавцгаая. За тэгэхээр өнөөдөр бас бидний ярилцлагыг үзэх гээд олон үзэгчид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн маань зочноос сонирхсан асуултаа асуух боломж нээлттэй байгаа шүү та бүхэнд. Морь уйдаг тий уяач моринд их хайртай гэд. Тэгээ түүнийг хайжгаар бас машины цуглуулгатай гэж ярьжсэн тий. Тэр та хэр олон машины цуглуулгатай вэ? Тэгээд бэлгэнд их авдаг уу? Та өөрөө зүгээр өөрийнхөө сонирхлоор худалдаж авдаг уу? Тий машин одоо хүний мэрэгжлийн юм уу да тийм ээ. Тийм одоо хобби тийм учраас би машин одоо цуглуулдаг. Одоо янз бүрийн энэ тэнд явж байгаад ингээд гоё машинуудын макетуудыг их хэмжээгээр бас цуглуулдаг. Бас өөрөө машин өөрчилж сайжруулж гэдэг юм уу тийм ээ. Одоо манайхны ярьдаг нь монголчилж гэж тийм том шинжилгээ ухаан бий болчиход байгаа шүү дээ. Хийх сонирхолтой тэгээд хэд хэдэн машиныг янзлсан. Тухайлбал одоо хуучин Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн одоо туулах чадвар сайтай тухайлбал ГАЗ-66 гэдэг машин байдаг. Тэр машины хөдөлгүүр хурдан хайрцгийг өөрчилж орчин үеийн дизель хөдөлгүүртэй одоо хүчин чадал сайтай хөдөлгүүрүүд тавьснаар туулах чадвар өндөртэй. Тэр ГАЗ-66 машин чинь ер нь бол 100 бараг одоо хүнд нөхцөлд бол 50-60 литрийн шатхуун зарцуулдаг бол 35 хүртэл литрийн шатхуун зарцуулдаг. Тийм найдвартай туулах чадвартай машин болгож өөрчилж
ашиглаж байгаа. Энийг цаашдаа бас одоо манай Батлан хамгааллын яамд их хэмжээгээр тэр олон машин байдаг. Улс төрдөө ичгүү цаашдаа гаргахдаа ийм одоо модификац болгож шинжилж гаргах, реконструкц хийж гарах болцоо болжийг нээж байгаа. Бас байлдааны битэр гэдэг машин байдаг. 8 дугуйтай, туулах чадвар маш өндөртэй. Тэгээ энэ бол одоо цэрэг дайны зориулалтаар бараг ашиглалтаас хасагдах тийш явж байгаа. Тэгээд мэдээж манайд одоо Батлан хамгааллын нөөцөл олон байдаг. Энэ машиныг дуршилтаар одоо энгийн 13 хүний судалтай туулах чадварын одоо хэвээр нь үлдээгээд 2 одоо газ 52 машины хөдөлгөөртэй байдаг. 1 дизель хөдөлгөөртэй болгоод хүчин чадлыг нэмэгдүүлээд, хурдыг нэмэгдүүлээд мөн одоо шатгууны зарцуулалтыг 2 дахин багасгасан. Тэгээд энэ бол одоо миний бас заваараа хийх дуртай ажил. Ийм зүйлүүдийг бол бас одоо чөлөө цагаараа нэлээд их оролдож хийдгээ. Манай ургийн аваг шунхлаа гэж би сонслоо. Шунхлаа гэдэг нэрний тухайд. Тэгэхээр би одоо ээжээс одоо нэг эмэгтэй дүүтэй, 2 эмэгтэй дүүтэй дөрвүүлээ. Тэгээд бид нар дөрвүүлээ Өвөрхангай аймгийн Хожирт суманд халуун усны гол гэдэг газар шунхлаа уулын одоо ингэр дээр өвөр дээр төрсөн. Өөрт төрсөн. Тэгээд ер нь шунхлаа уулыг шүтэж явдаг. Хүүхэд байхаас эхлээд одоо хайрладаг. Шунхлаа гэдэг бол одоо их алдартай монголчууд тэр байтугай гадных маш их сайн мэддэг. Ийм сайхан хайрхан. Тэгээд энэ хайрхныхаа нэрээр бид нар овгийнхаа нэрийг авсан. Шунхлаа гэж энэ ууланд энэ хайрханд нэр өгсөн шалтгаан нь гэхээр шунхлаа гэдэг тийм одоо ганц анчин өвгөн эмэгтэйгээ хоёулахна амьдэрдэг байсан халуун усны гол. Тэгээд ан хийж амьдэрдэг байжгаад эмгэнийн ийм суумгай хөлн ингээд тэнхээ байцсан. Тэгээ өвгөн тэр ганц цагаан морьтой өвгөн ганц анч нохойтой ингээд тэр Хожиртын баруун талын шивэт тэгээд одоо уул байдаг. Тэр хайрхны тэнд явжгаад буг ном сумаар харсан байна. Тэгээд нөө ном сумаар харсан буг нь ингээд хөлн гимтээд хөлн шархтаа тэгээд авксаар хагаад тэр халуун усны гол дээр одоогийн тэр Хожиртын арилшаан совил гэж байгаа тэр халуун шаварт ороод шигдсэн. Тэгээ ингээд өвгөө орой очиж орой болцоо очиж авахгүй нөө шаварт шигдчих байх гэж айгаад очиж авалгүй хончоод маргааш өглөө нэмгэндээ би энд нэг буг унгацсан одоо тэрийг авчирна гэд. Тэгээ яваад очсон чинь нөгөө буг нь хөвтчихсэн гэж байгаа. Тэгээ өвгөн ингээд наанаас ингээд нөгөө буг авахгүй шавар руу орж явсан чинь буг нь усаад хөлн идэгцэн гараа дахиад ирсэн. За. Тэгээд нөгөө чинь нөгөө ер нь энэ бол ийм ач тустай ийм одоо ангаах чадвартай байна гэд эмгэнээ авчираад нөгөө шаварт оруулсан чинь эмгэнийх нь хөлн идгээд хөл дээрээ боссон. Тэгээд Хожиртын одоо ийм одоо байгалийн ийм одоо чухал эмчилгээний чанартай эрдэс баялаг байна гэдэг. Тэгээд Хожирт чинь ингээд халуун ус одоо халуун шаварт орох гэж аршаанч дэрдэг байж байгаа. Тэгээ Хожиртсан байгуулагдсан. Тэгээд миний одоо төрсөн нутаг төрсөн уулынхаа бүтгийнхаа одоо шүтэж явдаг хайрхнаар ингээд нэрлсэн. Шунхлаа гэж одоо нэрлсэн шалтгаан нь бол тэр одоо анчин өвгөний нэрээр алдаршуулж шунхлаа уул гэж нэрлсэн юм л төгт. За. Таны амьдралыг бий болгоход таны хүн болоход өвөөт нь гаваагаа одоо хамгийн их үүрэг ороолыг гүйцэтгсэн гэж түрүүн та хэллээ. Тэгээд тэр тухай та сайхан дурсамж өрнүүлээч. Одоо ямар сургаалыг хайрлаж тэр тухай та ярьчээ гэж. Тэгэхээр манай хөгцөл өөрөө их тийм ажилтсаг ер нь зүгээр суудаггүй тийм хүн байсан. Тэгээд яг тийм хүмүүжлэр намайг хүмүүжүүлсэн. Тэгээд сургуульд орчоод 4-5 дугаар ангид байх чинь ангийн хүүхдүүд гадаа тэр үеийн хүүхдүүд матик тоглоно гэж байсан. Мэдхгүй. Тэгээ одооны хүүхдүүд бараг сайн мэдхгүй. Матик тоглоно гэж тоглодог. Матик тоглоё гэж дууддаг. Манай нэхий гисчих гээд байна гэж гадаа гэрээс үдэр цуулгаж байгаа надаар нэхий хэдрэгдүүлдэг. Тэгээд нэхий хэдрэгдэн айлын хүүхдүүд матик тоглолоо бас тогломоор санагдана үстэй тийм. Тэгэхээр ирчил чи яасан гонхтой царайтай байх юм. Нэхий илтгэхээр сайхан дуу аялаад илтэх юм бол нэхий их хурдан зөөлрдөг гэл. Тэгэхээр нэг хүүхдээс юм чи нэрээ нэхийг хурдан зөөлж матик тоглоё гэж дуулдаг байсан тий. Тэгээ алсын анирхан уулс тундаа агарын сайхан хөдөө юм аа гэл. Тэр дууг дуулдаг байлаа. Тийм тэгэл нэрээс нэхийг хурдан зөөлөрчих шиг боддог байсан. Тэгээ одоо бодож исэн чинь нөгөө өөдөхгүй ингээд дуудуулахаар чинь нэхийг хэр удаа илдэж байгаагаа мэдэхгүй. Тэгээд цаг нь хурдан өнгөрдөг шиг байна л. Тэрнээс дуунд нэхий уйраал их зөөлөрдөг. Юу хийсэн юм бол гэж тий. Одоо бодож байхад амьдралын тэр бүх зүйлүүдийг их биеэр мэдрүүлж одоо их тийм хөдөлмөрч болгож хүмүүжүүлсэн. Тэр хүмүүжил бол миний одоо энэ амьдралын туршид одоо их сайн одоо мундаг одоо нөлөөлсөн. Одоо миний амьдралын их том одоо сургууль байжээ гэж. Би таны нөгөө номыг уншиж байсан чинь хөл дороогүй байхад дугаа авч өгчээсэн. Би ч одоо тэрийг мэдэхгүй манай өвөө л тэгдэг байсан. Миний хүү чинь хоёр хөлөөрөө
дэлхийд хамгаалж чадаагүй байхдаа 3 дугуйтай дугуйгаар л одоо дэлхийд дээгүүр явсан шүү дээ гэл. Ундаг дугуй хүүхдийн 3 дугуйтай дугуй авчихсан. Тэгээ дараа нь надад 2 дугуйтай болгож 250 дугуй тухайн үед байсан томруулж өгсөн. Дараа нь одоо том хүний нөгөө 550 дугуй гэж байлаа. Тим дугуй авчигаад тэгээ дараа нь 1000 дугуй гэж байсан. Мэдхүүгүй хүүхдүүд одоо сайн мэдхгүй байх та мотортой жижигхэн дугуй. Тим дугуй энэ төр ундаг. Өнөөдрийн маань зочин манлайлагчийн зам гэдэг энэхүү номыг хамгийн сүүлд саяхан орчуулж гаргасан юм байлээ. Тэгэд энэ номыг би уншлаа. Та яагаад энэ номыг юу н онцолж орчуулахаар болсон юм бэ? Тэг би өнгөрсөн жил Казахстанд нэг олон улсын хурлд явсан. Тэг олон улсын хурлд очисон чинь одоо Батлан хамгааллын жанжин штабын даргаас Дасцуг гэдэг генерал манай өр ханга хүнэлтэй манай ээжтэй нэг ингээ. Тэг Дасцуг генерал тэнд ажиллаж байсан. Тэгээд намайг очисон чинь энэ номыг бэлэглээд за энэ номыг чи орчуулж яг монголчууд төргий шүү. Энэ бол одоо Далай ламын сургаал нэг талд нь Лоренцийн тийм ээ өөрийнх нь одоо ертөнцийг харах үзэл тэгээд хөгжил төрөх болцоо зам хүний амьдралын хамгийн одоо сайн сайхны болцоо боломжийг хоёр талаас нь төрсөн юм ном байгаамаа. Тийм учраас энийг заавал орчуулж хүргээрэй гэсэн. Тэгээд өөрөө уншсан чинь надад их таалагдсан. Нэгдүгээр хоёрдугаарт энийг хүн болгонд ингээ хүргэхийн тулд маш их цаг зав хэрэгтэй учраас орчуулад ном болгоод хүргэх бол маш олон хүнд амжиж хүрэх болцоо байна гэж үзсэн. А нөгөө талаас бас нутгийн ахын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд энэ номыг сая би оны өмнө одоо орчуулад хэвлүүлээд нийт хүртэл болчихлоо. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр шинэ жилийн баярын өдөр Нандагийн шоуг үзэхээр студид хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэд өнөөдрийн манай зочин энэхүү номыг бэлэг болгох гэж байгаа шүү. Нандагийн ток шоу үргэлжлэж байна. Тэгэхээр өнөөдрийн манай зочин маань та бүхэнд Манлайлагчийн зам хэмээх номыг сая бэлэг болгосон. Өнөөдрийн нэвтрүүлгийн бэлэг харин дуусаагүй байна. Дараагийнхаа бэлгийг гардуулах гэж байна. Тэгэхээр ямар бэлэг байна вэ? Skype-ийн бэлэг байна. За тэгэхээр өнөөдөр бас миний нэг хүсэл биелж байгаа. Ерөн шинэ жилийн баярыг би хүсэл мөрөөд биелдэг ичдийн баяр гэж дотроо боддог. Тэгээ би нэвтрүүлгийнхаа бүх үзэгчдэд бүгдээр нь гар утас бэлгэлхийг хүсэжсэн. Тэр хүсэл маань биелдэ. Баяр хүргэе. Бүх хүнд инфо Skype-ийн Nokia брендийн 2105 хэмээх утсыг бэлэг болгоо өгж байгаамаа. Та бүхэнд бүгдээр нь өгж байгаа шүү. Самон Skype компани бусад гарын бэлгүүдийг багтаасан энэхүү бэлгийн багцыг өнөөдрийн манай нэвтрүүлгийн оролцогчдод өгч байна. Дээрээс нь залуусын брэнд D20 залуусын брэнд D20-ийн өгч байгаа юм шүү. Баярлалаа. Тэгэхээр Нандагийн ток шоуны студид хүрэлцэн ирж үздэг байнгын үзэгчид маань үнэхээр залуучууд байдаг. Ингээд та бүхэндээ өнөөдөр ийм сайхан бэлэг өгж байгаа миний хувьд туйл их баяртай байна. Баярлалаа. Ингээд манайхан бэлгийн тараагаарай. Skype компани зүгээс бэлэглэсэн байгаа. Тэгэхээр Skype компани нэг зүйлийг нэмээд хэлэхэд 2012 оны хамгийн одоо том үйл явдал дэлхийд даяар тэсэн ядан хүлээж байгаа үйл явдал бол Олимпийн наадам байгаа. Лондонгийн Олимп тэгэхээр Skype компани Лондонгийн Олимпийн алтан түншээрээс шалгарсан байлээ. Хамтран ажиллахаар болсон. Тэгээд дээрэс нь өнөөдрийн манай нэвтрүүлгийн хүндэт зочин Skype-ийн VIP дугаарууд байдаг. Энэхүү дугаараас та алтан дугаар сонгоо авах эрх хэмжээг бэлэг олгох гэж байгаа юм байна. За тэгээд сайн ингээд ярьсан гэж байна. Баярлалаа. За тэгэхээр Skype компанийнханда үнэхээр их баярлалаа. Талархаж байгаа илэрхийлье. За тэгэхээр манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Улсын хурлын дэд дарга Гаваагийн Батхүү оролцож байгаа байлээ. Тэгэхээр би өнөөдрийнхөө зочинд барьж байгаа бэлэг манаас дуусаагүй. Би таныг бас багын найзтай
уулзуулах гадаас нэгэн гинтийн бэлгийг бэлдсэн байгаа. Ингээд одоо бүгдээрээ студидтэй нэвтрүүлгийн дараагийн зочныг огтаа авцгаая. Тэгэхээр манай нэвтрүүлгийн дараагийн зочин бол та ямар хүн байгаа гэж бодож байна? Таны багын найз. Багын найз гэхээр бодоол энэ одоо ангийн хөгч юм болов цуг тоглож ирсэн нэг гашааны ч юм уу хамар гашааны хөгч юм болов бодоол тэгээд одоо өмнөөс нэг асуулт тавьж ижил тодруулах гэж бодоод байна. Ангийн хөгтөө эсвэл одоо зүгээр одоо энгийн найзуудын нэг үү? Тэгэхээр таны бүр 1-р ангийн тохоо нийлүүлэн сууж исэн найз чинь тэгвэл би ойлголаа. Тий надтай 1-р ангид одоо хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Бямбаяр нэг жижигхэн хөгтсөн. 7 настай суусан. Тий ингээд жоох юм анис нүдтэй бор хөгтдөр суудаг байсан. Одоо их өндөр том бор зал болсон байгаа. Тэр Бямбаярыг өрсөн байна гэж ойлголоо. Зөв. Зөв, маш зөв таасан байна. За тэгэхээр бүгдээрээ студид дараагийнхаа зочныг өрье. Тэгэхээр манай нэвтрүүлгийн дараагийн зочин бол Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, урлагийн гавь цэцгэлтэн хөгжмийн зохиолч Бямбаяр хүрэлцэн ирсэн байгаа хамтдаа тавцгаая. Том бэлэг өрсөн юм чинь. Бас нэг том бэлэг өрсөн ирж байгаа. Баярлалаа өдөр гişүн. Та хоёроо нойрд уулзсан уу? Энэ жил 100 Өөрөнгөө аймгийн 80 жилийн ойгоор. 80 жилийн ойгоор. Гавь төрсөн яваад тэр лээс. Тэгэхээр сая Батгой дарга хэлж гэн үнэхээр тохоо нийлүүлэн сууж ясан найз нь гэсэн чинь шууд таныг Бямбаяр дээр тохоо нийлүүлэн суудаг байсан их жижигхэн хүү байсан гэдэг чинь харин Батгой дарга ямар шүүхт байсан бэ? Намхан. Намхан. Батгой чих өндөр 1-р ангид надаас өндөр. Би жоох юм гин. Тэгээд том хүн ер нь ингээл томоор л төрд юм байл. Гэхдээ чи бас их том болсон шүү. Би сүүлд өссөн л дээ. Сэрэгч яваад өссөн. Тийм. Эсвэл хотод орж ирээд ногоотой хоол идэв. Энэ санаж магадгүй гээд би энэ миний багадаа барьж ирсэн баян байхгүй юу. Тэгээ ганц нэг зураг тэр үеийг санагдуулж магадгүй гээд нөгөө дугуйлангаа ярих хоёулаа. Дугуйлангаа яриулж одоо өдөр зүг ярьсан. Багын найз нь тэгвэл их гоё гинтийн бэлэгтэй ирсэн байна шүү дээ. Энэ таныг тэгээд 1-р ангид байхдаа барьдаг байсан баяа юм уу? 1-р ангид биш 2-оос барьж ирсэн. 2-р ангид Оросын гармош шиг 2 игний өвчтэй. Гармош гэдэг нэг жоох өнний тал шиг хөгжим байдсан шүү дээ. Энэ нүн дунд ангийн нэг зураг байна. Энэ хамгийн захны отгүй энэ сууж байна. Айгуул хөрөөлтэй готалтай байгаа да. Би энэ хараа энэ подкаст хөрөөлтэй готлохоо тухай ярьсан шүү дээ. ярьсан уу? Тий ганц дараа хүмүүссэн гэдэг. Хөөе та 8-р ангид гэсэн хамгийн жижиг нэ. Нэг л байдаг. Сэрэгч яваад өссөн баг. Энэ битээр гэрүүлээрээ. Юуных 80 жилийн ойгоор болсон. Сая аймаг дээр 80 жилийн ойгоор болсон. Би тунгаагаас өндөр гэж удаа зогссон чи буруутцсан. Аян багын зураг байна. Таны багын зураг одоо. Энд бас гайгүй баянаас дээш гарсан өссөн байсан үеийн зураг За. байна. Бямбаяр чи гармон баян дарахаар ингээ зөвхөн нүдэн цохоодаг. Та 2 гар цохоодаг, хөл цохоодаг. Та 2 хөлн байнгын хөдөлж яадаг. Сандлан дээр суухаар газар хөндөгийг хөдлөөд байдаг гэсэн тийм. Тэгээ Бямбаярыг хөгжмийг зөөж ийсэн. Гэхдээ ер нь дугууланд орчих. Тэгвэл чи айл битэр нэг ширээ суудаг. Хөгжмөө даахгүй. Тэгээд дугууланд орчоод явсан. 2 жил явсан тийм. Жил гараа явсан уу? Энэ жил гараа явсан. Жил гараа явсан. Гэсэн чинь манай очир атагч миний дугуулангийн дараа үлдчихэ гэл тэгж. Тэгээд эдний гаргачаад үлдээснэ. Намайг баах магтлаа. Би хаа томтой ер нь чи удам судар сайлаа. Ер нь гэж жоох ярьж байсан. Миний хүү ер нь сакс макс волейбол бүхийн дугууланд оруулаад. Айгүй айтайхан хэлсэн. Тий айтайхан хэлсэн. Тэгээд би урлагаа орсон юм да. Тэгээд өөртөө байсан бүх чадвар мэдлэгээ энэ Бямбаярт өгөө. Шилжүүлж өгөө тэгээд. Ийж ийм жоох юм тэгээд баяанад авахгүй ингээл чирээд явдаг. Тэгээд миний баян нэг. Одоо энэ баяаны хайрцаг урагдсан баг Бямбаяр чирсээр гадаг юм. Ийхүү л. Хүүхэд ахаа хөгжилтэй дурсамжуудаас яриач баян хуурын дугууланд явж байсан гэж байна. Өөр ямар дурсамж байна? Энэ дээр чинь дандаа л өглөө өчгөө хичээлдээ хамт ирж очиж байгаа юм чинь тэгэл. Хоёр ээж цагаа хувааж угаал үлдэн, ирэхэд цагаа хувааж угаал сууж ин тэгэл.
Манай Бямбаярын аав нь Бадарч гэж одоо манай өр хангайд их тийм дээгүүр сайн ихтлэн бодогч тийм одоо хүн байсан. Их тийм сайхан цөөхөн хөхтэй одоо их тийм намтай одоо хүүхэд байх ч одоо тийм ах ер нь өмнөөс бараг чигээр харж чаддгүй. Эдний ээж нь бол яг бид тэрийг байгаль загнаж тийм ээ. Орхоор нэг будаатай цай хийж өгөөл тэгэл таяр тэгчүү ингэчүү гэж ойлаа. Бямбаяр ах нь Бямба хүү гэж одоо би хүүхэд байхад нэрлээс үзсэн Бямба гэж хөдөөж хөх сургуулийн багш ирээхтэр одоо бас хөдөөж ухааны гавьяат тийм хүн байгаа. Хтэмч хүн байгаа. Тэгээд Бямба хаас их айн битэр. Тэгээд загсан жавхаар нь хоёулаа дагаж явна. Энд явж чадахгүй эн чинь жоохон бас ядрангуй бие султаа дугуй муу. Тэгээд би бол дугуйнаад Бямбахыг дагаад байсахыг дагаад загсан явдаг. Би дугуйгаа ярьцсан. Тэгээд өөр мотортой дугуй. Тэгээ би бас жоохон тийм дээшээ ах нартай жоохон ажилласан надаа. Одоо манай ангийнхан төгсөжсэн бүх хүүхд төгсөн нэрийг Бямбаяр л өгсөн. Танд ямар нэр өгсөн? Тэрийг одоо Бямбаяр өгсөн. Хэлжээч тээ. Бүх багш нарын уурыг хүргэдэг хичээлүүдээр хүмүүлдэг би Бямбаяр хийдэг. Октоодыг гизгээр нь холбод суулгана. Хичээлдээ сууж явах төсөө нь холбоо тавьчихна. Тэгээ холбоо тавьчихна. Ер нь хийхгүй юм байхгүй. Тэгээ их гой зурна. Ер нь таны хөгжмийн авьяас хэр багасаа илэрж ирсэн бэ? Хэр их хөгжмөөр тоглож байсан? Сургууль цуугаагүй байхдаа 6 настай байхдаа гармон гэж одоо энэ баяны жижиг те 2 юм товчтой 2 игнэ товчтой тийм хөгжим нэг мэдсэн чинь дарддаг болсон. Би бол гайхаад өөрөө сурсан юм байна. Бямбаярт одоо хин зааж гисэн. Өөрөө сурсан. Ер сонсголоороо сураад тэгэл тэр хөгжмийн чинь дараа нь баянд орсон чинь 10 сургууль орж. Аав нэг станцын нэгтлэн байсан шүү дээ. Тэгэхэд станцын гармошгийг ахыг эрхлүүлэх гэж авч өгсөн. Гэртээ байсан байл шүү дээ. Тэгээ ах нэг дөрөв бол сурж байтал нь би ажгаар сураа явуулсан юм. Тий. Тэгээ энэ бол ерөөсө төрөлхөө байсан юм л дээ. Үнэхээр тэгээд би одоо өөрөө сонсголоороо одоо харин чамайг би одоо энэ дарна гэдэгт бол нэг л итгэхгүй л байна. Аха бүгдээрээ үзээд төхөө. Баяр хүрсэн байна. Баяр тогтоо. Багын юм болохоор тоглох их дуртай. Хөлсөнд гойжоол тоглоод байна. Аха. Даа ялангуяа та бас нэг жил гарын дугууланд явсных одоо чадахгүй. Одоо бүр байна. Дөрөв бол байхгүй юу? Одоо байхгүйсэн. Үзэл яа. Сарнуудын яан дээр Бямбах шиг. Бямбах тарч уу? Бямбах бас юм шиг болтой юм лээ. Тийм баха. Тэр ажил. Тий. 4 жил баярын агшил тэгээд байсан шүү дээ. 4 жил нухаа 4 уулыг сарнуудыг хах хэвээр гэсэн. Тэгээ намайг өмөрч байгаа яран дээр ахтай манай их том. За шинэ жил юм чинь шинэ жилийн юу тоглох вэ? Тэгэл та. Хүүхдүүд дуусах гэдэг зэрэг дуулах тийм ээ. Тэгээ бүгдээрээ дуусах. Амрыг айлтгах гэдэг гоё дуу байдаг шүү дээ. Тэрийг тоглож. Тэрийг дуулчих. Ангийнхан ч надад уулзах уу? Уулзнаа. Ер нь уулзсан шүү дээ. Аа. Сүүл хизээ уулзав. Ер нь яг бөөнөрөө бол нэг тийж яг бүтэн ангиараа нэг сайн уулзч чадахгүй. Ер нь бол олон олноороо цуглаад хэдэ дээр бол дандаа тэгэл хөдөөнөөс ирээл энэ тэнд өөр газар байгаа хүмүүс нэрхээр уцтаал уулзъя гэл ингээл уулздаг. Байнгын ярьдаг, байнгын холбоотой байдаг манайт улсууд бол байна л да. Тэгээ Бямбаяр гавьяат чинь гоож би бас хаяаны шүлгэндээ ая маяа оруулуулна болоогүй. Нэр хамтын уран бүтээл хэр их байгаа вэ? Тэр зөндөө байгаа шүү дээ. За. Нэлээд хэдэн доо хамтарч ирсэн. Ямар доо вэ? Төрсөн нутг гэж байгаа гавьяат төгсөн төгсийн презон хамтлагтай дуулсан дуу байгаа. Эдэр жавхлан гэдэг нэг шинэ дууч байна. Тий. Тэрний дуулсан өвөөдөө зориулж өгсөн шүлэг тийм. Тээвэрчин тухай тийм дуу байгаа. Хайр хийж ямаагаа гэдэг нэг хоршил дуу байгаа. Сүүлийн нөгөө юугаар хэлсэн дуу байгаа.
ерөнхийлөгчийн тоглолт. Хамтдаа гэдэг нэг олон залуучууд уулсанд байгаа. Тэрийг ерөөс энэ хүн уран бүтээлд хийчихэд тэгээд менежмент хийдэг юм бэл. Одоо ингээл орчсон. Хүмүүс сонсохоор тэрийг айлдаг гэдэг байхгүй юу? Наваа хадлаа цаашлуулдаг юм огшоо олдог гэдэг. Аюу гоё доо. Олон залуучууд болсон. Тэгэд байдгийг орхицсан. Менежмент хийгээрэх. Хоёулаа нэг ширээн тохио нийлүүлж суугаад сүүлд нь нас ингээд өөрсдийнхээ ажиллаж байгаа салбарт их амжилт гаргаад дээрээс нь хамтын уран бүтээл хийж яах хэрэг сайхан санагдаж байна. Тэгээд ер нь та хоёртаас анх А усыг зааж ирсэн багш нь ямар хүн байсан бэ? Багшийнхаа тухай яриач. Манай ган хоёг багш битээ А усыг заасан бас манай эмэгтэй дүү Батчин хөтөс А усыг заасан. Тэгээд ер нь бол нөө анхны хичээл орж А усыг заалгасан анхны багшаас бас их юм шалтгаалдаг гэж би бас боддог. Манай ган хоёг багш бол үнэхээр хөдөлмөрч хичээнгүй бас их тийм чанга тийм ээ. Ер нь их тийм дэглэмтэй, зарчимтай тийм мундаг одоо багш. Их олон хүнийг А усыг заасан, олон хүнд А усыг заасан ийм багш. Бямбаяр өтөрийг бол одоо яа харахгүй нэг ширээ зэрэгцүүл суулгаж байгаад намайг жоохон хичээлд байгаагүй энийг таарах болохоор намайг дагалж тэгээд Бямбаяр бол бас чи өмүүлж чи сувмаар бас ганц нэг туулгадаг байсан. Туулгана. Хичээл дээр өмүүлнэ. Өөрөө юм дээр анхаарч. Өөрөө их гоё үлгэрч шиж. Өөрөө их үлгэрч шиж. Гоё цөөрхөн багш. Цөөрхөн юм сайхан одоо тийм багш байсан. Тэгээд тэрнээс бодлоо битээр одоо бүх юмны гараа өнөөдрийн одоо битээр хүрсэн байгаа юмшигтийн гараа бол тэр одоо анхны хичээл заасан анх одоо ширээний ард суулгаж яаж суух уу, яаж үзэг цаас барих уу гэдэг заасан багшаас одоо бүх зүйл маань одоо эхэлсэн. Мэдээж энэ хугацаанд олон эрдэмтэн, олон багш нар биднэрт хичээл заасан. Гэхдээ тэр бүх багш нарын дотроос анхны А усыг заасан багш гэдэг бол хүний сэтгэлд бол одоо байнгын мөнхөд байдаг л одоо тийм зүйл. За бүгдээрээ ган хоёг багшийг студид ойрох уу? Шинэ намын минь төргийа. Тэгэхээр би өнөөдрийнхөө нэвтрүүлэгт таны 2 шавийг зочноор урьж авчирсан. Тэгээд таньдаас хүсэл тавиад хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр та хичнээн шавтай бэ? Өнөөдрийн манай 2 зочид таны хиддэх одоо сургасан ангийнхан шавнар вэ? За, шавнар бол ер нь одоо нэлийн хэдэн мянган шавнар болсон байгаа. Батхуу Бямбаяр хоёр бол миний 2 дахь ангийн шав. Тэгээ дээрхэнд орж шүү. Тэрнээс хойш ч одоо 20-од төгсөлж болсон да. Тэгвэл маш олон шавнартай 40 жил ажилласан болохоор тэгээд нэлийн олон шав төгссөн. Тийм энэ хоёр ч одоо нэгдүгээр ангид орохдоо Батхуу маань нэг нарийнхан цагаан хөөхд. Бямбаяр нэг ийм хэн жоохон баг хөөхд. Тэгээд орж ирж ирсэн. Тэгээд би бас хятадтай их сайхан шавнарыг одоо авч анхны А усыг таниулсан даа баярлж явдгийг. Миний гавья гэж юу ах уу гэхдээ азар би одоо сайхан шавнартай болсон баяртай байдаг юм аа. За тэгээ энэ хоёр маань их найз. Тэгэл хоёулаа үргэлж хамт явна. Тэгээ бас өмүүлэх хүнтэй ч өмүүл хичээлтэй бол сайн. Тэгэл одоо манай хожирт чинь нөгөө тэр үед чинь 2-3 цагаан онгоцууд зочид их ирдэг. Тэгэл зочид ирэхээр л сургууль дээр ирэхээр л манай Батхуу Бямбаяр хоёрыг л хичээл зааж явахтал захирал маань дуудана. Тэгэл энэ гармошкан чирээл Батхуу маань ингээд нэг бэлгэнд өгөх одоо бэлгэд дурсгалын зүйл барайл Тэрэнд тэгээд гарталдаг байсан. Хөөх сарай мотож хөвчөн байна. Хөөхөн нарийнхан цагаан үгээсээ. Тэгэл аялаа яа энэ хөгж маань даахгүй Бямбаяр их жоохон байсан.
ингээл жагсаал хичээл дороход бие барин эсвэл батхуу барьж нөгөө хөгж минь яа. Өөрөө бэрхаар ингээд цохиод нөгөө газар цохио хэмгэлчих гэдэг. Би гавьяат болоход багшаа хэлсэн юм баяр. Тэгсэн. Чиний гавьяатын чинь тал нь минийх шүү. Чи чадвар авч явахгүй бол идэж юу гавьяат. Юу гэж яах вэ? Радс тийм гэхгүй байгаа бас. Юу яасан бэ л шүү дээ. Батхог чи их сонирхолтой гоё авьяастай юм шиг байна гэд хуураад дууландаар болсон юм шиг байл шүү дээ. Хөгжмөө бариулах гэж. Хөгжмөө өргүүлэх. Бичээл дараа нь хөгжмийн дугуйлантай. Би хаяа явчихсан чи хөгжмөө авч харж чадахгүй. Тэгээ хүлээд ив. Хүлээгээ зогсоод. Тэгээ зүгээр ойлгохгүй бол хин багш очроо багш нэр намайг дугуйлан дараа жил гарan болонгуудаа за миний хүү спортын дугуйланд нэг удаа Батхуу маань 2 дугаар ангитай байхад байна уу. Нэг өдөр ингээл хүүхдүүд тараал явцсан чинь Батхуу ганцаараа суугаад уцрах юм. Тэгээд би хувцсан амсэл гарах гэсэн чинь тэгсэн яасан миний хөө гэсэн чинь өвөө намайг хүрдэн заавалж хийжилж ижир гэсэн гээд явдггүй. Тэгээ би өөрөө эргээд хувцсан тайлчаад хоёулаа жаал хүрдмэгдээ уншуулад ингээд явуулж исэн. Тэгээд тэр өвөө эмээ хоёр нэг шаардлагатай их сайн хүмүүсээс. Та одоо Шавнар нь ингээд улсын хурлын гишүүн болоод, дэд дарга болоод, сайд болоод, гавьяат болоод явхад бас хамгийн их баярлалтай байхаа. Тэгэлгүй яах вэ? Би баярын гавьяаттар би ус очсон. Тэгээ их сайхан байсан Шавнараар багш хүнд бол одоо Шавнараар л бахархаас өөр юм байх үгүй шүү дээ. Тэгээ Батхуу маань одоо тийм одоо ийм том албан тушаалд хурж ийм их хурлын гишүүн ийм сайд болсон ч гэсэн маш их даруухан намайг эмэгтэйчүүдийн 6 дугаар их хурл гээд өөрөнгөөс ирсэн чинь онгоцноос буусан чинь сарнаа барьцсан гэдэг. Тэгэл намайг энэ Улаанбаатар зочд буудалд оруулж хичээл тэгэл явж ирсэн. Тэгээ би бас тэгэхэд их баярлж ирсэн. За. Тэгээд ерөөс нь энэ тэнд явсан ч чинь том болсон ч гэсэн гадаад байхтан ч гэсэн дандаа багштай ингээ открыт бичнэ. Баяр болгоноор. Тий баяр болгоноор ингээ. Батхуугээс. Танд одоо байгаа открытад нь? Одоо тэр тэднэрийг би авчираагүй л тий. Би нэг аваач үзүүлжсэн тийм маш ингээд бүгдээ нураацсан ингээд. Тэгээд би чи ингээд өөрөө мартсан байгаа ч тийм. Тий яг ямар баяраар ямар гэж явуулж ирсэн. Баяр үрээр л тий. Бямбаяр толыг тоож уулдаг байсан байна. Тэгэхээр одоо он солигдох мөч арчж байна. Хэдхэн хором ерөнхийдөө үлдэж байна. Яг он солигдохын өмнөхөн бүгдээрээ ингээд чин сэтгэлийн яриа өрнүүлж байгаа. Тэгээд 2012 онд та бүхэн ямар зүйлийг төлөвлөж байгаа болоо бүгдээрээ бас 12 оныхоо төлөвлөгөөг мөрөөдлөө манай үзэгчтэй хуваалцаач гэж хүсэх байна. Шинэ намда одоо Шавнар хамт ажиллаж исэн багш ажилчид энэ бүх хүмүүст л одоо урьдчилаад одоо шинэ оны мэндийг хүргээд аз жаргалтай эрүүл энх явцгаагаарай гэдэг ингээд хүссэн өрөөё. Миний хувьд бол энэ өнгөрч байгаа 11 он бол маш уран бүтээлийн аль замхтай жилээсэн. Хязгааргүй гэж монофер гэж нээлттэй хийж тоглосон байгаа хоёр удаа. Мөн Батлан хамгаалах яамны 100 жилийн ойг одоо хүннүү гэж тийм ээ 2020 жилийн ойг хөтсөн тэр Батлан хамгаалах яамны захиалгаар хүннүү дөөр бичиж өрөө хэмжээнд 5 үзэгдэлтэй өөр бичиж бас нээлттэй хийсэн байгаа. Бас уран бүтээлийн том хэлбэрийн бүтээлүүд сайхан жил байлаа. 12 онд бас тийм том бүтээл рүү ороод ажилланаа. Ямар бүтээл байгаа вэ? Төлөвлөгөө байгаа юу? Нууц шул, мюзикл. Ямар нэртэй бол? Нохон сүрг гэж мюзикл. Их гоё. Тийм. Шинэ мюзиклийг хараад реклам өнгөө хийчих. Тий. Реклам өнгөө хийчих. За таны 12 оны ажил амжилт хүсье. За таны хувьд За улс төрчмөний хувьд 2012 он бол өөрөө их тийм чухал жил. Тэгээд чухал жил гэдэг маань юу гэхээр 2012 онд төр маань төвшин байж төмөн олон маань одоо зөв сайн сонголт хийж хүчтэй чадварлаг сайн төрийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл хийсэн тэр төвшингийн ажлыг улам цааш нь сайн авч явж тэрийн бодлого доктортой тууштай байж
Монгол маань өнөөдөр дэлхийн их олон орны сонирхлыг татаж одоо залуучуудын ярьдаг дэлхийг дэлдэл гэж байгаа тийм ээ. Дэлхийн сонирхлыг их татж байгаа энэ цаг үед бид нар сайн Монгол орн маань монголчуудын маань амьдрал сайн явах тэр сайхан бодлогыг гаргаж чадах тийм сонголтыг ард түмэн маань хийгээсэй гэж бодож байгаа. Тэгээд Монголын төр хэдий зэрэг хүчтэй байна. Монголын ард түмэн Монголын төр хэдий зэрэг эвтэй байна. Тэр чинжээгээр монголчууд бол сайн сайхан амьдарч гадна дотны янз бүрийн одоо бодлого нөлөө харанд автахгүйгээр байх ийм болцоо боломжтой бүрдэх юм аа. Тэгэхээр улс төр болдог хүмүүс хоорондоо сайддаг мууддаг. Энэ бол өөрөө жижиг асуудал. Түүний цаана улс үндэстний том эрх ашиг байгаа гэдгийг л одоо байнга бодож сайн ажиллая гэж бодож байгаа. Тэгээд өөрөө 2012 онд бид нар он гараад сонгуул хүртэл хагас жил гэдэг бол их зүйлийг хийж бүтээх хугацаа байгаа. Энэ хугацаанд олон сайн шийдвэрлэхээр үлдсэн байгаа олон асуудлуудаа шийдвэрлэе гэж бодож байна. Тэгээд бидний зорилго айлын гэрт очиж Монгол хүнд сайн үйлчлдэг тийм л төрлийн бодлогыг олдыг гаргал гэж бодож байгаа да. Тэгээд би нэвтрүүлгийнхаа зочдоодаас бэлэг гардуулах гэсэн юм аа. Тэгээд Бямбаярахта Skype компани VIP үйлчлэгээдэг. Энэхүү үйлчлэгнээс та алтан дугаар авах энэхүү эрхийн бичгийг бэлэг болгоо гэж байгаа юм шүү. Ган хоёрыг багштаас энэхүү Skype-ийн гар утас дугаар авах эрхийн бичгийг бэлэг болгоо гэж байна. Трүүлгийн 3 зочинд Fashion Today сэтгүүлийг өгж байгаа. Трүүлгийн ивент тэтгэгч Чамзон гоо хүрэн зүгээс энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг Zamo Mofresh компани энэхүү ундааны дээжийг бас бэлэг болгоо гэж байгаамаа. Дээрээс нь нэмээд нэвтрүүлгийг үзэхээр хүрэлцэн ирсэн бүх үзэгчдэд Mofresh компани бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгоо гэж байна. Надад бас нөгөө өсөлтөө яагаад би тойрогт хилэлгүй багшийг нь аваад ирсэн. Тэгээд мэдээж бас багшд нь 2 шавийнхын өмнөөс ингээд бэлэг хэлцэн та 2 багштаас бэлгээ гардуулж өгөөрэй. Шинжлэлийн баярыг. Багштаа шинжлэлийн баярыг өгье. Урдтаанаас бүрэн хүнтэй бидний тань төсөв болж ирүүлэх ядаж байгаатай сайн сайхан яваарай. Сайн сайхан яваарай. Биос. Төсөрлөвд багштаа, найзтаа бас хөтлөгчдөө ном бэлгэлсэн. Тэгээ далаа багш Лоренц Эрийн бичсэн Манлайлагчийн зам гэдэг номыг шавь орчуулсан юм аа. Энэ ном За тэгээд надад хүсэлт байна. Одоо яг он солигдох гэж байна. Монгол улсын ерөнхийлөгч үг хэлэх гэж байна. Үүний өмнө би бас бүгдээрээ баярын шампанска задлаа. За энэ бүгдээрээ баярын оройноо задлаа. За ингээд энэ телевизээс үзэж байгаа нийт телевиз үзэгчтэй Монголынхаа ард түмэндээ гарч байгаа 2012 оны шинэ жилийн баярын мэдлэгээ дэвшүүлж ирж байгаа ондоо хүн болгон эрүүл их аз жаргалтай байж айл өрх болгонд инээд баясгал дүүрэн байхын өлзийтэй ирүүлгийг өргөн дэвшүүлж баярын мэдлэгээ. Өнөөдрийн зочноор Монгол улсын хурлын дэд дарга Батхөө за Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Бямбаяр мөн өнөөдрийн хоёр хүндэт зочны маань бага ангийн багш усыг заасан анхны багш ган хоёрыг нар оролцлоо. Ингээд ток шоу үргэлжлэн үзэгчтэй энэ удаагийн маань зочдын ярилцлага үгээр өндөрлөж байна. Хэсэг хугацааны дараа эргээ студид уулзцгаая. Түр баярлалаа.
give you my heart.